За бүгдээрээ сайн уу? Өнгөрсөн хагас өдөр буюу 5 сарын 16-ны өдөр Ирландын Давлын хотод маань бол маш сайхан олон улсын шин чанартай арга хэмжээ болж өнгөрлөө. Би бараг энд 6 жил гаруй амьдрахтаа анх удаа л тийм гоё албан ёсны арга хэмжээнийг оролцож үзлээ. Маш сайхан байсан. За тэгээд энэхүү арга хэмжээнд юу яригдсан бэ гэхээр ерөөсөө уур амьсгалын өөрчлөлт, цүлжилт, AI технологи тэгээд одоо түүнд нь эмэгтэйчүүдийн оролцоо, манлал ямар хөө байх вэ гэдэг талаар бол маш олон гадна дотны зочид ирээд тэгээд Ирландд байгаа монголчууд маань ч гэсэн энд ингээ оролцоод маш сайхан арга хэмжээ болж өнгөрсөн. Тэгээд зохион байгуулсан инхтуулагч болон тухайн арга хэмжээнийг бие сэтгэлээрээ оролцсон бүх хүмүүстээ бол бүгдээрэнд нь баяр хүргье. За энэхүү арга хэмжээ маань ямар хөтөлбөрөөр явсан бэ гэхээр өглөө 11-ээс 2 цагийн хооронд бол илтгэлүүд ингээ явсан. 3 бүлэг сэдвээр ингээ тус-тусдаа ярилцсан байгаа. Тэгээд тухайн сэдвүүд нь болохоор Net Zero болон уур амьсгалын өөрчлөлтөнд одоо эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх вэ? За нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулахад одоо сүүлийн үеийн технологи болон хиймэл оюун ухааныг одоо хэрхэн ашиглах вэ гэдэг талаар. За тэгээс соёлын өв хэрхэн одоо их дэлхийг ингээ харьлаж хамгаалж үлдэх вэ гэдэг талаар бол ингээд санал солилцсон байгаа. Тэгээд зарим хүмүүсийнхаа яриг ингээд товчхон байдлаар та бүгдэд хүргье. So there are a lot of challenges. So how can we ensure, and especially in emerging countries, which is a really huge topic, is how can we ensure accessibility for women entrepreneurs of these AI tools is we need to talk about, first of all, digital inclusion. Okay, this building dates back, I think, to the 1820s. And then it became a hotel. My name is Yvonne Abba Opoku. I'm a company director, but also currently head of governance and operations for King Charles III Charitable Fund. I was in Mongolia last year. I had an amazing time, but also I'm very much aware that the country has been impacted by climate change, and so let's all make our way to COP17 and support this incredible efforts. Way of how to raise money. That's why we are here in Dublin, 14th year, and thank you so much for your initiative and support, and especially moral support to us. And then the third thing we can do is stop wasting food. And that's a developed world problem. We waste an enormous amount of food. Pasture land and the unique landscape that enriches all when we go to visit Mongolia. So you might just talk a little bit about that relationship, the climate relationship, the sustainability, and I guess then, the risks and the advantages. It's deep in our DNA and something that we inherited from our parents and grandparents, and the knowledge also. It's almost like the ecosystem. Hello, my name is Bhaskar. I'm studying AI, computer science with AI at the University of York. Last year in Mongolia, I stayed there for 3 months and I experienced the climate change myself. And in the future, I think we should take serious action before it's too late. So yeah, it's been really wonderful to be invited here today and to talk and to listen to all of these stories from some amazing Mongolian women in business, in science, in technology. Ирландын монголчуудад ээлтээр ингэж ярьчихдаг сонсчихсон уу? 9 хүн болгон 5 жил болоход байртай болоод машинтай болсон хүмүүс зөндөө байдаг. Их ээлтээр ингээд үнэн санагдсан надаа. Тэгэхээр би ерөө Францад сургуулаа төгсөөд Францад ажилласан бол үдээд энэ төвшний ажлыг хийхгүй байх гэсэн гэж боддог. Миний мэдхээр бол ингээл Facebook-т ажилладаг монголчууд авах хэвээр, Google-д ажилладаг, Amazon-д ажилладаг ингээд миксер байгаад байдаг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө Ирландын монголчуудын нүүр гээд ийм мэрэгжлийн хүн байдсан байна гэд мэдгдүүлэхээр чинь энэ чинь нөгөө нэг International Business Forum гэж байгаа шүү дээ. Зөвхөн монголчууд оролцоог олон улсын хүмүүсээс орж байгаа байхгүй. Тэрийг харж байгаа онлайнаар эн чинь бас нөгөө рекорд ингээд бичээд авчихсан байгаа учраас би бас нөгөө Ирландын монголчуудад төлөөлөд ингээд ийм мэрэгжлийн бас өндөр хүн байт юм байна гэдгийг ойлгоход орсон л та. Тэгсэн нөгөө нэг
бүр ингээд цаанаасаа төлөвлөсөн бол байгаагүй. Айгүй нөгөө цагийн талгаж хийсэн. Гэхдээ оролцохдоо маш баяртай байсан. Их жаргалагчид оролцож гэж санал тавихад нь бас их баярлсан. Тэгээд тэр дундаасаа нэг бас дуу хоолойгоо илэрхийлээд энд ч байгаа Ирландын монголчууд ингээ хамтрах юм бол зөндөө хийх юм ихтэй байгаа гэдэг. Тэгээ хамгийн гол нь бас нэг монголчууд дундаа намайг мэддэг хүмүүс өндөө байдаг, мэддэг хүмүүс өндөө байдаг. Илчмаа гэдэг нь юу идэм бэ? Тэгээ юугаар мэрэгшсэн юм бэ? Тэгээ холбогдоход ер нь те одоо ийм хүн байдгийн шүү гэдэг ерөнхийдөө таниулъя гэж бодоод бай. Тэгээ дээрэс нэг AI tech мэг гэдээ явсан байхгүй. Тэгэхээр наач миний сэдв байна гэ тэгээд айгу дуртай орж ирсэн байхгүй. Тэгээ миний яг өөрийн гэсэн хувийн туршлагаас би ингээл 5 жил Airbnb-д ажиллаад 5 жил Square гэдэг компанид ажиллаад олон жил ингээд явхад тулгарсан асуудлууд зөндөө байгаа. Тэгээд тэр дундаас яг монгол хүний хувьд ямар асуудлууд гардгийг би бас өөр дөр айгүйх боддог. Ганц нэг бодсон юм нь болохоор за ингээ янз бүрийн мэдээллийн ивент ч юм уу үйл ажиллагаанууд зохион байгуулагдахад нэг оюутнууд одоо энэ ч байгаа залуучуудад аюух тийм зөвлөгөө мэдээлэл өгөл аюух тустай юм гэж бодсон. Би бас яг ингээ ирчээд нэг ихний үед амар депресстэй нэг тийм гутралын үе байдیں۔ Тэр ингээл их хүүтэн салхитай нэг цаг агарын өөрчлөлт хэл тэгээд найз нөхдөсөө халдаад ерөнхийдөө ингээд ямар ч хүн монголчууд ганцхан биш бүх хүмүүс тийм гутралд ордсон байлаа. Тэгээд тэр үедээ хамгийн гол нэг өөрийн гэсэн сонирхлоороо ямар нэгэн группт орсон дээр юм бэлээ гэдэг. Тэрийг бол би хийгээгүй л дээ. Тухайд би өөрөө ингээл ганцаараа ажиллаа хийгээл яваал гэдэг гэсэн. Тэгээд хамгийн гол нь одоо манайхан ингээл волейболын групп, сагсан бөмбөгийн групп, холбооных ингээл шагааных йог тийм амар олон групп би бүр ингээд тоогоо мэдгүй болцоогоо сте. Тэнгууд ингээд яг тэднийг ингээд нэгтгээд тэгэл нэг мэдээллийн сан амар санагдаад байгаа байхгүй. Тэнгууд чин за шинээр ирсэн хүүхдүүд хэрэг ингээд ганцаардж байгаа бол ингээд тэр групп бүртгүүлээд тэгтээ тэр бүр сагсан бөмбөг дуртай бол окей go for it сагсан бөмбөрөө яв те. Тэгтээ би эднэрийн аль нь ч дуртай биш гэх юм бол бүгдээр нь бүртгүүлээд очиод нэг үзчихдэг. Таалагдчих магадгүй таалагдахгүй ч магадгүй шүү дээ. Тэгээ нэг хамгийн гол нь ингээд өөрийнхөө нэг орчноос гараад өөрөө ингээд пуш хийгээд цаашаа за гарын хүмүүстэй уулзъя, монгол хүмүүстэй ч уулзъя, гадаад хүмүүстэй ч уулзъя гэдэг тийм нээлттэй сэтгэлгээтэй байх хэрэгтэй байлээ бид нар. Тэгжээж гутралын үеэд авахгүй бол яг тэр үедээ ингээд энэ чинь байрны үн амар хүнтэй ингэ тэгдэг гэл тэг ингээд тийм сөрөг бодолтой яваад ах юм бол тэгэл сүултээ гэрлүүгээ хараал дуусан. Тэгээ хамгийн гол нь надад амар харамслаа санагддаг юм нь тэр их мөнгө зарлагадаа, тэр их энерги зарлагадаа тэр ингээд бүхэлдэн гэр бүл тэр хүний янда гэр бүлийн санхүү дээрээс нь тэр гэр бүлээсээ холдох, найз нөхдөдөө холдох ингээд амар олон юм золиослж ирж байгаа байхгүй. Тэгээ золиослж ирчээд буцаад ингээд амар хурдан зоригтой хүрэхгүй буцаар надад амар харамсалтай санагддаг байхгүй юу. Тэгээ би тэрэн дээр залуучуудад юу гэж хэлмээр аваа гэхээр хэрвээ ингээ ганцаардж байгаа бол эсвэл юм хэцүү байгаа бол хүмүүс рүү ингээд өөрийгөө амар нээлттэй майндсеттэй хүмүүстэй уулз, хүмүүстэй яар. За эхний хэсэг маань бол ингээд өндөрлсөн байгаа. За би болохоор өглөөний бэлтгэлийнх нь хэсгийг ингээд сонсчоод тэгээд явъя гэсэн бодолтой байсан. Тэгээ яг гарах гэжсэн чинь зохион байгуулалтанд ингээд туслах хүн хэрэгтэй байна гэд суглааных нь хэсэгт бол туслаад үлдсэн. Тэгээд үлдсэндээ бол маш их баяртай байгаа. Тэгээ оройных нь арга хэмжээ болохоор хүрлцэн ирсэн зочид маань бол оройны хоолой идэн хоорондоо танилцсан, удаан уулзаагүй хүмүүс маань сайхан уулзсан. Монгол Ирландын урлагийн номерууд явсан, суглуулсан. За тэгээд сүүлд нь бол сайхан парти болоод өндөрлсөн. За бидэд бол баг нэг өнгөрж явахт бол дууссан байгаа. Тэгэхээр маш тийм тэнд ингээ байгаа л амар санагдсан. Ер нь бол тэг одоо ингээ ирж байгаа хүмүүсийн баг 30% л би өмнө нь ингээд харсан, сонссон ч юм уу тийм хүмүүс байгаа байхгүй. Тэгсэн ирнэ ингээд өмнө нь ерөөсөө огт харж байгаагүй Ирландд 10 жил, 20 жил ингээ болцсон байна гэсэн сайхан ахигч нар ингээ зөндөө ирсэн. Тэгээд тэдний ингээ харахаар танихгүй ч гэсэндээ ингээд бөөндөө ингээ гой цуглаад уулзахаараас аюу гой ингээ хөөрөд тийм л. Маш их баярлалаа. Өнөөдөр та нарын энэ оролцоогоороо манай биш сэтгэлээрээ энэ оролцож байгаа үйл ажиллагаа чинь бидний цуглуулах, хандив босгох өнөөдрийн үйл ажиллагаа нь хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг ээ. Тэгээд бид нар энэ мөнгийг
одоо охтын сайн сайхны төлөө ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг энэ хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн Тэгээд дээрэс нь шилдэг бизнес эрхлэгч, спортын хүн, урлагийн хүн, тэгээд шилдэг оюутан гэх мэтчлэн нэлээд хэдэн номинацаар бол шагналыг гардуулсан байгаа. Шагнал авсан бүх хүмүүстээ нийт үзэж байгаа хүмүүсийнхээ өмнөөс ингээ баяр хүргэж байна. The best women in business, and number 1 is Tuxo. So Tuxo. Ирландийнх нь байсан. Европын бусад орнуудаас бас нэлээд хүмүүс ирсэн байсан. Тэгээ ингээд хоорондоо уулзаад, ярилцаад, санаа оноогоо солилцоод ингээд явхад бол үнэхээр сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Дээрээс нь бас нэг онцлог юм нь болохоор одоо манай өргөмжт консул Катрин Хейне гээд эмэгтэй болохоор одоо Ирланд Монголын харилцааг ингээд илүү гүнзгийрүүлэх тэр ингээд алхмуудыг ер нь бол ингээд засгийн газрын түвшинд бол ингээд яриад дээрээс нь визний гаралтын муу байгаа энэ асуудлыг ч гэсэн хилцээ явж байгаа гэсэн. Тэгээд Монголоос ирсэн одоо хүмүүс маань болохоор бас одоо 3 улсаар ингэж дамжиж очсон гинэ энэ аяллаараа гуруулаа ингээд тус тустай өөр ингэсэн юм одоо хандлагатай байд юм байна гэдэг жилээ. Тэгээд ер нь олвол ингээд элчинтэй газрын хүмүүс ингээд арай өөр элчингөө байвал бас нэг тийм өнчийн шиг юм уу тэгж ингэж зөвлөж ол хэлжээ. За ер нь тэгээ саяхнаас л ингээл өргөмжт консултай болоод засгийн газар хоорондын одоо харилцаа холбоо улам бүр ингээд гүнзгийрээд дараагийн түвшиндээ гарах энэ процесс ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр хэдлээ хичээж агаад одоо зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд нь ингээд идэвхтэй оролцоод Ирландын монголчууд ингээд цөөхөлөө ол биш юм байна. Яалтчгүй энэ хүмүүст одоо элчин сайдын тусламж ол ингээд үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг бол харуулах нь бол айгүй сайн чухал ач холбогдолтой болж байгаа. Тэгэхээр хичээж агаад эндээ нэг сайхан элчин сайдын яамтай болоод авбал ядчил ямар нэг асуудал тулгарлаа гэхэд нэг түших одоо албан ёсны газартай болчихно гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрэс нь ингээд шинэ ирж байгаа оюутнууд маань бас нэг юм чиг баримжаатай, зүг чихтэй тэгээд Монголоос ирсэн залуучуудын сургалт хөгжил хариуцсан одоо ажилтан юу гэж ярьж байгаа вэ гэхээр одоо ингээд хийх юм бол ингээд маш их байгаа юм байна. Тэгээд энэ дээр олвол ингээд хэдүүлээ хоорондоо бас айгуу тийм харилцаа холбоотой байгаад одоо жишээлбэл Ирландд байгаа хүмүүст ийм асуудлууд ингээд боддоор тулгарч байгаа гэдгийг Монголд байгаа хүмүүст хэлээд тэгээд тэдэр нь болохоор Монголын тэр засгийн газар усыг хурлжууд юм уу тэр одоо эрх бүхий хүмүүст ингээд мэдэгдээд ялцчгүй Ирландд байгаа хүмүүст ингээд тусламж ингээд хүргэх хэрэгтэй байт юм байна гэдгийг одоо хүлээн зөвшөөртөл нь ингээд айгуу сайн оролцох хэрэгтэй, нөлөөлөх хэрэгтэй, дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байна л да. Энэ дээр олвол хэдүүлээ айгуу сайн идэвхтэй, сайн л оролцох хэрэгтэй юм байна гэж би ойлгосон.
За тэгээд бүгдээрээ маш сайн зохион байгуулалтанд ороод тэгээ яаж хийж яагаад Ирландд нэгэлчэнтэй болоод авъя тий.